Тэгэхээр чин бидний үг чин тийм үү? Та нарын үг. Бид нар чин одоо нөгөө сургаал охиндоо хэлж байгаа сургаал чин. Тийм үү? Түмэнтэйгээ элэгсэг байгаарай. Төвгийн өөдөөс зоримог байгаарай. Тийм үү? Хань ижилдээ инэрэлтэй байгаарай. Хайртай өөртөө тийм үү? Тэгтгэмж нь байгаарай. Би чи ганц бие хүний үг биш байгаа юм. Биш вэ? Нэндээс ахвалал тухайн хүний заяа тавилан зураад өгчлөө шүү дээ. Ээж аавын үгээр нь ерөөл болж би бараг амьдрал байхгүй юу? Амьдрал юм уу? Ээж аавын үг бол ерөөсө туулах амьдрал. Тэр хүнд хүссэн үсээгүй туулах амьдрал. Тэрийг чинь зурж өгч байгаа. Эцэг их чинь үгээрээ. Тэг бурхан зураагүй. Эцэг их зурж өгч байгаа. Зөв. Стэн манай нэг бүтлгүй юм гээд байх юм бол тэгэл бүтлгүй. Тэр бүтлгүй амьдралыг л туулна. Яг бол би бүтлгүй гэж зураад өгч байгаа юм чи. Бүтэхгүй гэж зурж байгаа юм чи. Хичнээн боломжууд нь ирсэн ч манай нөхөр яг боломжийнхаа дэргэд бүдэрч унах байхгүй. Тэр зургийг зурж өгöd байгаа юм чи яах юм. Тэр үр хүүхэдтэй эцэг их болсон хүн нь. За тэгвэл сайхан их тийм амжилттай одоо сайхан очсон газар болгонд ажил төрлөө үүс бүтээл явдаг тийм хүүхдийнхаа зургийг ямар үгээр хэлэх вэ? Харин ямар үгээр хэлэх вэ? Амжилт гэдэг та нарын хувьд юу вэ гэдгийг бид нар бол хэлдэг тийм үү? Төмөнтэйгээ нийттэй байгаарэ гэдэг бол нэг төрлөө. За тийм. Тийм үү? Нийцэж тийм үү? Төмөнтэйгээ нийцэж, түмнээ манлайлаж, төвгийг арилгаж амьдраарэ. Энэ бол төрийн түшээ болгож байгаа хүүхдэд хэлдэг үг. За. Ингээл зураад өгчихлөө ш тэр төрийн түшээ амьдралыг